За сайн байцгаана уу эрхэм үзэгч та бүгдийн амралтын өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 2026 оны 6 сарын 13-ны бэм гараг. За би бол мэдээ хийх боломжгүй үндсэндээ 2-7 хоног орчим болж байна. За хэдий тийм боловч энэ 7 хоногт олонний анхаарлыг татаж байгаа. Өнөөдрийн байдлаар бас хэвлэлүүдийн тэргүүгнээ бичигдэж байгаа цөө мэдээний тоомыг товшиж өгье. За энэ 7 хоногийн онцлог үйл явдал бол манай мэдээгээр өмнө нь цаг тухайн урд нь бас мэдээлж байсан. Америкийн дотоодын гэнэт хамгаалах яамны харьяа, цагаачлалын алба, хил хамгаалах газар бол төсөвгүй хэдэн сарын нүүр үзэж байгаа. За тэгвэл энэ 7 хоногт АЭС буюу цагаачлалын алба мөн хил хамгаалах газрын төсвийг 3 жилийн хугацаанд буюу Трампийн засгийн газрын үлдэж байгаа хугацаанд $70 тэрбум санхүүжүүлэхээр хуулийг баталж удмаар ерөнхийлөгч Трамп 6 сарын 10 буюу лав гарагт гарын үсэг зурж баталлаа. За энэ 7 хоногт мөн олонний анхаарлыг татсан цаашид холбоотой мэдээ бол Трампийн засгийн газраас H1B визийн өргөдлийн хураамжийг $100,000 тогтооод байсныг шүүх хориг тавилаа. Америкийн томоохон компаниуд нэг ялангуяа IT компаниудын гадаад улс орнуудаас өндөр мэргэжсэн нарийн мэргэжлийн ажилтан авдаг. Энэхүү H1 визэд $100,000 хураамж тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзснээр ийхүү өчнгөө боллоо. Та бүхний харж байгаачлан H1B визийн танилцуулга зааварчилгаа хуудсан дээр энэхүү шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй санал нийлэхгүй байгаа боловч DHS бол шүүхийн шийдвэрийг дагаж биелүүлнэ гэсэн утгатай мэдээллийг гаргасан байна. За мөн энэ 7 хоногийн бас нэг цаашлалтай холбоотой олонний анхаарлыг татсан мэдээ бол визийн хоригт ороод байгаа 39 улс орны иргэдэд хамаарах ногоон карт, ажиллах эрх, иргэншилтэй холбоотой хоригуудыг хууль бус гэж үзэж шүүхээс мөн хориг тавилаа. Америкийн засгийн газар эдгээр орны иргэдийн цаашдын холбоотой хураамжаас бараг $1 тэрбум хураамжийг хураасан боловч процесс хийхгүй байгаа нь хууль зөрчсөн гэж үзснээр ийхүү хоригт орсон байна. Энэ 39 улс оронд Монгол улс хараахан багтаагүй. Ингээд 75 улс орны гадаадын консулын албанд тавиад байгаа цаашлалын визийн хоригийн талаар өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хараахан гараагүй байна. Тиймээс Монгол улсын хувьд бол Америкийн элчин сайдын яам консул дээр процесс хийгдэж байгаа. Цаашлалын визийн хориг, дээр нь цаашлалын бус аяллаа визийн хураамж төлөх хориг хэвээр үйлчилж байна. Ийхүү ерөнхийлөгч Трампийн явуулж байгаа цаашлалтай холбоотой эрс ширүүн бодлого журмууд удаадаалан шүүхтээр бүдэрсэн 7 хоног болж өнгөрч байна. Трампийн ялагдал эдгээрээр мөн хязгаарлагдсангүй. Өчигдөр бас нэгэн сонирхолтой үйл явдал болж өнгөрлөө. Энэ бол Кеннедигийн соёлын төв дээр Трампийн нэрийг нэмэж оруулсан энэ алхам бол хууль зөрчсөн гэж үзсэн доош шатны шүүхийн шийдвэрийг давуу заадах шатны шүүхээс хэвээр тогтоосноор өчигдөр шөнийн байдлаар Кеннеди төвийн байрнаас Трампийн нэрийг устгаж зайлуулсан үйл явдал боллоо. Шүүхээс энэхүү төвийн үйл ажиллагаа, үүнтэй холбоотой шийдвэрүүд, үүний дотор энэхүү байгууллагын нэрийг өөрчлөх явдал бол зөвхөн Америкийн Конгресс хамаарах хэрэг мэдлээ гэсэн шийдвэрийг гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор тус төвийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хаах Трампийн засгийн газрын шийдвэрийг мөн шүүхээс оргилсан байна. Ийхүү ямар ч тач энэ 7 хоногт Америкчууд Кеннеди төвийг Трампаас буцааж авсан үйл явдал болж өнгөрлөө. Ингээд сүүлийн тооч мэдээ бол Иран Америкийн дайны талаар бас сүүлийн үед олонний анхаарлыг татсан мэдээ гарч байна. Энэ бол бид бүхэн мэдж байгаа сүүлийн 36-аас 48 цагийн дотор хоёр орны хувьд харилцсан гал нээж Америкийн зүгээс Ираны тодорхой зэгүүдэд ширүүхэн цохилт өгсөн үйл явдал болсон. Тэгвэл өнөөдөр бэм гарагт гарч байгаа мэдээлэлээс үзэхэд Иран Америкийн хоорондын
ингийн яриа хэлэлцээр тун одоо дөхөж байж магадгүй. За тэрч байдгаа зарим хэвлүүдээр маргааш 8 гарагтай хоёр тал загаал зогсоох ингийн хэлэлцээр гараа хэсэг зургаар бэлдэж байгаа тухай ийм мэдээлэл байна. За энэ бол Пакистаны ерөнхий сайдын мэдээлснээс иш татсан мэдээлж байгаа ийм мэдээлэл байна. За Иран Америкийн ингийн хэлэлцээр амжилтанд хүрч байгаа тухай мэдээ бол сүүлийн бараг одоо хэдэн сарын турш яригдж байгаа. За өдий болтол гэрээ байгуулагдаж гараа хэсэг зурсан зүйл болоогүй байна. За тиймээс өнөөдрийн гарч байгаа мэдээлэл одоо бодиттой хэсэг үнэн худлыг маргааш дэлхийд дахин харж гэрчлэхээр байна. За ингээд өнөөдрийн тухайд мэдээ оруулах боломжгүй байгаа боловч энэ 7 хоногт бас олонний анхаарлыг татаж хэвлүүдийн тэргүүрээр бичигдэж байсан цоо мэдээллийг томилж хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.